Хай. Өнөөдөр Хятадын Чимэнжэ буюу ханшныг баярын өдрийн амралт. За баярын амралт гэж тий өнөөдөр угаасаа хасаа өдөр. Тийм ч угаасаа л амрна шүү дээ. Тэгэд баярын 3 оны амралт гэж яриад байгаа хгүй. Гэхдээ тэр нь хагасаа бүтэн сайн нэгдэх өдөр. Тэгэхээр ганцхан нэгдэх өдөр л амарч байгаа үстэй. Тэгэд энэ ханшныг баяр буюу Чимэнжэн Хятадын 4 том баярын нэг гэж явдیں۔ Тэгээд жил бүрийн 4 сарын 4 буюу одоо Хятадаар бол СС гэдэг. Тэр нь болохоор одоо 4-ийн тог С гэдэг баггүй. Тэгээд одоо үхэл гэдэг үгийг С гэдэг. Тэгэхээр ижигхэн дуудлагатай за хөг нарийн ондоо ч гэсэн аль нь С гэдэг ийм дуудлагатай болохоор энэ 4 сарын 4-ний энэ баяраар хүмүүс нас орсон хүмүүсийн булшин дээр очиж булшин цэвэрлэх, агаарт гарах, байгальд очих зэргээр тэмдэглэж өнгөрөөдөө. Тэгээд харин яг нас барагсдынхаа булшин дээр очиж цэвэрлж чадахгүй одоо өөр хотод тий ажиллаж амьдардаг хүмүүс нь болохоор за би дандаа хилдэгдээ нүү 4 замын уулзуур дээр ингээ гал асаагаад цаасан мөнгө шатаагаад идэг гэд тэр үйлээ хийдیں۔ Тэр нь тэгээд нас барагсдаа дурсаж хүндлэл үзүүлж тэгээд бас эд хөрөнгө дуудаж байгаа нэг тийм ёс бол тий. Тэгээд үүнээс гадна бас яг нөгөө ханшних гэдэг утга буюу Хятадаар одоо ханши буюу хүйтэн хоол, хүйтэн зуш гэдэг утга нь бас байдیں۔ Тэр нь болохоор бүр эртний түүхээс домгоос гаралтай байдیں۔ Манай эртний өмнөх за хэддүгээр зууны мартцсан. Ямар ч гэсэн бүр дээр үед Хятадын нэгэн хаан нь улс оронд нь тэмцэл бослог гараад тэгээд хааныгаа цөдлөгт явуулцдаг. Тэгээд хаан нөгөө өөрийн хідэн шадар туслахтайгаа хамт явж исэн хүмүүсийн дунд нь Жэзэт үйгээд өөрийнх нь шудраг, ухаалаг, үнэнч тийм албаттайгаа хамт яваад тэгээд их зовж явахт нь тэр Жэзэт үе албат нь маш их тусвалж өөрийн үнэнч зоригтой байдлыг харуулад хаандаа хүндлэгдсэн байдаг. Тэгээд хаан нь өөрийн улс орныг эргэж нэгтгэж буцааж авсны дараа бүх албатай шагнаж урамшуулсан ч гэсэн нөгөө Жэзэт үеийг мартаад тэгээд Жэзэт үеийн ч бас нэг тийм шуналтай алба говчурын төлөө хаандаа хандж байгааг болохоор за гэдгээд ижиг аваад ууланд гарчдаг. Тэгээд нөгөө нэг хаан нь Жэзэт үеийг дуудуулаад ирэхгүй. Тэгээд хаан нь арга ятахтаа нөгөө уулын галтан шатаагаад тэгээд галаас яагаад буугаад ирэх байх гэж бодсон ч өнөөх албат нь ээжтэй хамт галт шатаад өнгөрцөн байдаг. Тэгээд хаан нь маш их харамсаж түүнээсээ болоод тухайн өдөр гал гарахгүй хүйтэн хоол идэж байхаар ёсчлоод тэр нь одоо энэ баярын нэг ёс уламжлалсан байдаг. Бит 3 бол нэг тэгээд явахтыг гэр зурлал өнгөрөндөө. Тэгээд ойрхон ядаж цэцэрлэг түрээлэн рүү очиж аар салхинд гар хийж утсан ч гэсэн өнөөдөр амар юм салхитай өдөр байна. Гэхдээ энэ 3 өдөр гурууланд амар салхитай сонио өдөр байх юм шүү лээ. За тэгээд нэгэнт л ийм баярын талаар ярьсан юм чинь аимшиг юм ярьж үгүй. Сүүлд болсон. Гэтэ надад биш нөхөрт болсон. Гэтэ нөх амир шээ. Гэтэ жоох амир. Гэтэ ер нь амир чиг шиг хотлаадлаа цаасаа гайгүй юм. Дээр нөгөө за сүүлд хэдэн сард байлаа 1 сард нөгөө бит 3 Япон яваад тэгэд хүүт хоёр болохоор нэг 7 гаруй хончоод тэгэд нөхөр болохоор ажлаа амцсангүйгээд дахиад 7 хоног ганцаараа буудалд үлдсэн байхгүй юу. Тэгээд хүүт хоёрыг яваад нэг хэд хоносны дараа нөхөр ингээд унтах гад гэрлээ унтраачаад орондоо ингээ хөвтөл яг унтах гавжсэн чи хажууд нь ийм хар өнгөтэй заа тэгээд ийм сүйтгэнс юм дүрсээсэн гэсэн эмгтэн үний амир өстэй. Тэгэд нөхөр өстэй пал хийжлээ хол тэгэл яаж чадахгүй. Угаасаа тэгээд яг гинт амир сандраал тэгээд юу лээ гэж зориг гэснэ. За ер нь юм байдаг гэсэн шүү дээ. Тэгээд нүг хамт ажилладаг хятад нас өмнө нь хэлчихсэн гэсэн. Японд очихоор ингэж сүнс хажууд ингэж нэг хар дүрс гарч ирээд идэг гинтэргээд за. Бүр тийм амир мэддэг. Тэнгүүтээ тийм үед ингэж гэрлээ асаах шаардлагагүй байдаг. Битээ гэрлээ асаагаарай. Угсаа гэрлээ асаач гарч нөгөө нэг сүнс ч унтраагаа ичт ингэж. Тэг бүр айлгаад идэг ингэж. Тэгж хэлчихсэн болохоор тэрийн санаал гэрлээч асаахгүй тэгээд жоох айж уужаад унтцсан гэсэн. Амраацтэй. Тэгээ хамгийн амирын за би ч тэ одоо тэр бодолд байсан штий.
Нэг мэдхгүй яаж яхад би нөгөө хоёроос илүү оройтч унтдаг. Тэгээ хажуумажууд бийсэн л юм билгүй дээ. Гэхдээ яаж яхад нөгөө хараамуутай юм болохоор яг олж хараагүй л хат. Ёо. 大家好，我是188班的胡克。今天我给大家讲的是《西游记》第23回。好，准备 ，Go！ 狐狸大仙要比高台镜做国王可以同意，命令人做2个高高的台子。狐狸大仙和唐僧静静的坐，陆地大仙变成一只臭虫咬唐僧，唐僧痒了，就这样的。悟空发现后，帮师傅煮掉臭虫，自己却变成一只大去西行。谢谢大家。 Одоо харин би юунаас айдаг вэ гэвэл сая сүулт нөө түрүү намар яг нэг амтны хүрээлэнд усан амтныхан хэсэгт яг нэг далайн харслан тэрийг харсан. Тэгэд одоо нэг далайн хавуудтай хамт нэг юм том далай дотор ирснийг харсан байхгүй. Тэгэд би тэр далайн харслан хараад яг ингэ дээрээс нь харсан. Тэгээд яг ингэ надад зүгээр л мангас шиг санагдсан. Мангас гэж ийм л юм бит юм байна да гэж яг ингэ бодогдсон шүү дээ. Тэгээд нүг хавдтайгаа хамтдаа ингээд хүмүүс ингээд дээрээс нь хоол шидэж өгөөд тэгээд тэрээ архирж байгаа нь талын хавдтаа ингээд бааварлж байгаа нь үгүй өртөөсөө царай төрөх өнгө нь бүх юм тэр бол надад амар юу санагцсан. Тэгэл яг нэг хараал ингээд дотор пал гээл явцсан. Тэгэл бүр ёо ямар шиж юм муухай юм бэ гэж бодоод тэгэл шууд дотор бүр амар айдас мэдэрсэн шүү дээ. Ер нь ингээд бодохоор би бас нэг багасаа эхлээд нэг шарктай кино, тийм алуурчин халимтай кино ч юм уу тийм кино үзэхээр надад тэр кинонууд бүр ингээд аимшиг кино шиг мэдрэгддэг байсан. Одоо ч тийм ингээд сая ярих гал ингээд алуурчин халим гэсэн чинь шууд ингээд нүдэнд зөвлөгдөд би зарс хийгээд ингээд айж байгаа байхгүй юу? Яагаад ч битгүй би ер нь далайн тийм том битэй амттаас бол жинхнээс айдаг. Харж байгаагүй ч гэсэн төсөөлөө тайдас түрээддэг. Айгүй бол би урд насндаа яг усан чумбогч байж тараад тийм амттад идүүлсэн баха. Өөрөөр бол би тэгэл аль болох аимшиг кино үздэггүй, аимшиг юм сонсохыг хүсдэггүй. Тэгэд яг таараад сонсчдөг болохоос биш тэгээд аль болох тийм юмнаас зайлсхийхийг боддог. Тэгэхгүй л дараа нь бодогдоод айлгаад идэм аа. Одоо ингэ бодсон чинь за би багтаа амир инэттэй ингээд сонин дээрээс үлүү зурагтаар үлүү нэг элдв янзын гэмт хэрэг сонсцсон. Тэр нь болохоор ингээд бага насны хүүхдүүдийг аагүй аав ээж хоёрч хэлсэн билүү. Ингээд хүмүүс арх ундааны шилмэл аавыг энтер гэд хаалганы ингээд төгшөө сөөхөөс явж ийн энтер гэд хаалганы төгшөө тэгээд ингээд хаалга онгоолохоор хулгайч дэрэмжт байж таарад тэг шууд гэрт нь ороод тэр хүүхдүүдийг аалаа тэгээд гэрийнхэн үнтэй цайтай юмнуудыг хулгайлаад явцдаг энтер гэсэн нэг тиймэрдүү мэдээ юм айгүйг сонсчихсан. Тэнгүүд яагаад чи ер нь хаалганы гадаа ч юм уу дандаа тийм үл бүтэх муу хүмүүс байдаг ойлгоцсон. Тэнгүүдээ ингээд орой бол гунтахын хүн за ингээд хоёр дүүтэй хамт ингээд бит гурав нэг орон дээр унтдагс ахгүй. Тэгээд би ингээд унттлаа бурхнаас ингээд гуугаад идэгсэн шүү дээ амар төвхтэй. Ингээд манай гэр бүлийг амгалан тайван сайхан амрааж өгөөрэй. Хаалганы гадна байгаа муу хүмүүсийг бити манад оруулж өгөөрэй энтергээд тэгэхээр бүр ингээд хитэрсэн байгаas тэр чинь. Тэгээд ер нь жоох хүүхдэд бол тиймэрдүү хитэрсэн нэг тийм айц сүсгэх бол хэрэггүй л тийм шүү лээ. За бай бай.